Ерөнхий ассамблеагаас 1994 оныг олон улсын гэр бүлийн өдөр болгон зарласан. Манай улсын хувьд 2006 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр гэр бүлийн хувьд гол тулгамдж байгаа асуудал тэднийг олон нийтэд таниулах зорилготой юм. Тэгвэл 2013-аас 2024 оны хооронд нийтдээ 1000 гаруй гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдэж, 100 гаруй нас сурч, 8000 гаруй тодорхой хэмжээнд гэмтэл бэртэл авсан байна. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар салбарын сайд дараах тайлбарыг өгсөн юм а. Гэр бүл аятаа тухтай амьдрах энэ аюулгүй орчнуудыг бүрдүүлэх хэрэгтэй юм байна. За энэ хамгийн захын жишээ бол одоо Улаанбаатар хотод ирж 20 минутын хот загвар тийм ээ. 20 минутын дотор хүүхдэн цэцэрлэг сургуультай явдаг, эмнэлгийн үйлчлэгээ авдаг энэ концепцийг. Энэ бол ганц 20 минутын хотын загвар бол ганц Улаанбаатар хотод биш, сумын дэвчгээс эргэж хэвээр тийм ээ. Хоёрдугаар асуудал бол одоо ингээд энэ ажил амьдралын тэнцвэрийг хангах хэрэгтэй. Тэгэхээр хүүхдтэй тэр тусмаа бага насны хүүхд өсөж байгаа одоо гэр бүлд бол илүү хөдөлмөрийн ажил нөхцөлийн аятаа одоо уян хатан болох тийм ээ. Одоо цагийг нь одоо ажиллах цагийг нь тодорхой хэмжээнд богсгох, зарим цагийг нь одоо цахимаар ажиллах, зарим цагийг гэрээсээ одоо ажиллах энэ боломжуудаар бид хангаж өгөх хэрэгтэй юм байна. Тийм ээ. Зарим амралтын өдрүүдийн одоо нөгөө хагас сайн бүтэнсээ өдөр тарах юм бол ажлын өдөр тарах юм бол тэр хагас сайн бүтэнсээ шилжүүлдэг болё. Жишээлбэл цагаан сарын, жишээлбэл баяр наадмын амралтуудыг илүү одоо олон хоног амардаг, гэр бүлтэй цаг зарцуулдаг одоо болох тийм ээ. За ингээд бидний одоо энэ хүүхдийн мөнгө за цалинтай ээж гэж одоо хөтөлбөр байдаг тийм ээ. Энэ цалинтай ээж гэдэг хөтөлбөрийг бол яг одоо өнөөдрийн энэ өрхийн одоо орлогод нийцсэн, эрэлт хэрэгцээнд нийцсэн одоо ийм бодлоор бид засалруулах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол одоо эн чинь ингээд тавтгаалсан өрхийн орлого одоо ямар явахаас үл шалтгаалаад бүгдэнд нэг 50,000 өгдөг. Энийг цалинтай ээж гэж нэрлэдэг одоо ийм хөтөлбөрийг олон жил явсан байна. Энийг одоо бид нэг гэрүүлэг дэмжих бодлогын өрөөнд энэ бүх одоо яг энэ халамжийн өрөөнд явуулж байгаа энэ хөтөлбөрүүдээ бас засалруулах хэрэгтэй юм байна тийм. За мэдээж гол Монгол гэр бүлийн тулгамж байгаа асуудал аятаа тухтай орон сууцны асуудал. Тийм хямд төсөр одоо хямд төсөр орлогод нийцсэн орон сууцны асуудал. Тийм учраас орлогод нийцсэн орон сууцуудыг бид нар одоо барьж яг энэ тохирсон одоо ипотекийн зээлийн одоо энэ нөхцлүүдийг жаахан шийдэлээ. Зорилттой бүлэглүүгээ ихний ээжэнд хандуулъя тийм ээ. Одоо олон хүүхэдтэй өмнө одоо орон сууц авч байгаагүй иргэд илүү давуу ирэх хэрэглэх тийм ээ. Урьдчилгаа төлбөрийн тодорхой баталгаанууд гаргуулах гэх мэтлэнгээр ажлын байртаа яаж болох вэ? Өрхийн орлогыг яаж нэмэх вэ? Тийм ээ. Хүүхдийн сургууль цэцэрлэгийн асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ? Ажил амьдралын тэнцвэрийг яаж хангах вэ? Орон сууцны асуудлаар нь төр өөрөө яаж дэмжих ёстой юм бэ гэдэг энэ цогц хуулийг хүрээнд одоо бид нар гэр бүлийг дэмжих тухай хуулиа өргөн байхаар ингээд ажиллаж байгаа юм тийм. Сүүлийн 10 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 100 гаруй хүн нас барсан байна. За мөн гэр бүлийн хүчирхийллийн 10 дуудлага тутмын нэг нь хэлэгч одоо 9 нуугдмал байгаад байна. Тэгэхээр энэ асуудлыг ер нь цаашдаа хэрхэн яаж шийдэх вэ? За тэгэхээр одоо бид нар энэ гэр бүлийг дэмжих тухай хуультай хамтруулаад гэр бүлийн тухай хуулиа өргөн барина. Тиймээс гэр бүлийн хууль гэр бүлийг дэмжих тухай хууль. Гэр бүлийн хууль бол одоо энэ гэр бүл өнөөдөр үүсэж байгаа энэ хүчирхийллүүдийн асуудлуудыг шийдэх тийм ээ. Одоо энэ асуудлуудыг шийдэхээс илүү тийм хэрэгцээ зохицуултууд болох гэсэн үг байхгүй тий. Мэдээж одоо юу гэдгийг одоо яг сүүлийн үед чинь нэг статистик авахад жил бүхэн 17,000 залуучууд гэрэлттэй бүртгүүлж гэр бүл болж байгаа мөртлөө 5-аас 8 жилийн дотор гэрэлт бүртгүүлсэн 17,000 бараг үнэндээ 4200 өргөн гэрэлтээ цуслуулж яана гэж шүү дээ тий. 4 өрхийн нэг гэсэн үг байхгүй. Ийм өнөөдөр Монгол улсад одоо өрх толгойлж байгаа одоо эцэг их тийм ээ одоо хүүхдээ өрх толгойлж байгаа эцгийн тооч бараг 80,000 төрчөөд байж шүү дээ тий. Тэгэхээр энэ асуудал дээр одоо бид нар төр анхаарлаа хандуулж эргэцүүн зөв зохицуултууд хийх хэрэгтэй юм байна. Одоо өнгөрсөн жилээс бид нар чинь сум 330 сум 170 орон дээр гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнаа болж шүү дээ тий. Энэ бол тухайн суманд одоо гэр бүлийн тулгамж байгаа. Тэр цэцмээ гэр бүлийн орчинд үүдэж байгаа энэ хүчирхийллийн асуудал, тэгээ хүүхд хамгааллын асуудал, гэр бүлийн хамгааллын асуудлуудыг одоо шин шатанд гаргахад бол их том одоо ийм нийгмийн хамгааллын том тогтолцоо болох юм байна гэж одоо харж байгаа шүү дээ. Энэний хүрээндээ бид нар гэр бүлийн хуулиа өөрчлөе, тийм ээ, эцэг эхчүүдийг одоо нэлээд хариуцлагажуулъя, тийм ээ. За хоёрдугаар асуудал бол гэр бүлийг дэмжих тухай хуулиар гэр бүлийг аль болохоор тогтвортой удаан хугацаанд одоо аз жаргалтай амьдруулах энэ тогтолцоог яаж хийх вэ гэдэг асуудлыг шийдэж байна. Ажилдаа өрх аз жаргалтай гэр бүл өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдөр болж байна. За энэ өдөрлөгөөр гэр бүлийн хувьд тулгамдж байгаа асуудал болоод бусад асуудлыг олон нийтэд таниулах чиглэлээр ажиллаж байна. За мөн гэр бүлийн хүчирхийллийн асуудал болоод бусад холбогдох зүйлүүдийг гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэсэн юм а.